Тэгвэл жишээлбэл одоо $150-200 гэсэн үү? Тийм ямар төрлийн уран бол? Одоо жишээлбэл би нэг өвөр Монголын Монгол эмнэлгийн хорооноодтай ингээ очиод дадлага хийгээ явдаг. Тэгээд тэднэр бас уламжлалтаар айгүй манай. Уламжлалтаар бас нэлээ одоо бүх бараг л хүмүүс Хөх хотын Монгол эмнэлгийн хороолоо явж үзүүлээд шүү дээ. Алшаад байна, Шилийн голд байна, Хөх хотод байна. Ингээ ер нь том өвөр Монголын хотуудад бүгдээр уламжлалтын эмнэлэгтэй хажууд нь дандаа юм тариалан байдаг байхгүй. Тэгээд тэр тариаланд нь юу тарьж ийн гэхээр дандаа туршилт судалгаанууд хийж байгаа. Энэ тарьж болж гин үү, болохгүй байна уу гэдгийг бүгдийг нь үздэг. Тэр ковидын өмнө 19 онд илүү бас автагаа зүг дадлага хийж явж байгаа. Алшаад болохоор алшаа агар гэдэг ургамал байдаг байхгүй. Модлог юм боторхог ургамал. Тэгээд тэр болохоор маш үнэтэй. Одоо 1 килограмм нь Монгол мөнгөөр бол $300-аас $400 мянган төгрөг. Тэр яг говьд $100 шүү дээ. Тийм, маш гоё үнэртэй. Яагаад агар гэж нэрлсэн болохоор дотроо нөгөө эфирийн тас өндөртэй байдаг учраас агаргүй одоо уламжлалтын ийм найрлага юм байхгүй. Ширхэг үрнээс ширээний хүнс.